За сайн байцгаана уу. Миний аялсан Мянган хот гэж нэртэй одоо шинэ хөгжим маань мэндэлсэн. Тэгээд энэ хөгжмийг санаачлагч нь бол Оюун Чимэг гэж ихж байгаа. Энэ өөрөө одоо дэлхийн Мянган хотыг одоо Монгол төмөндөө үзүүлэх ийм гоё нэвтрүүлэг баггүй. Тэгээ энэ нэвтрүүлгийн одоо сүлд хөгжим нь болгож гаргаж байгаа. Тэгээд ямар ч байсан бас миний энэ 9 сард тоглогдох тоглолтын бас нэгэн чимэг хөгжим нь болох болов гэж бодож байна. Тэгээд надтай хамтарч тоглосон бүх уран бүтээлчид одоо филармоны одоо хийл хөгжмийн баг хамт олондоо маш их баярлалаа. Сингапур улсад микс мастерингийн хийлгсэн манай одоо миний хамтрагч олон жил одоо хамтарч ажиллаж байна да. Джери гэж ийм залуу байдаг. За манай Атка маань бол одоо соло гитарыг тоглож ингээд нэг сайхан хөгжим хэмжилсэн. Би аялах дуртай байхгүй өөрөө. Тэгээд яагаад ч юм одоо миний зүрх сэтгэл ийм хөгжим нуугдж ирсэн юм байлээ те. Илүү түлхүү одоо Монгол аялгуу пентатоникоор бичдэг энэ хөг аялгууг олон хүмүүс сонсч ирсэн бах. Одоо тэгээд одоо юу гэдгийг энэ хөгжим маань бас нэг онцлогтой. Яагаад ч хамгийн нэгдүгээрт надад хамгийн ойрхон байсан зүйл бол Орос орн те. Яагаад гэвэл би өөрөө Орос одоо юутай сургалттай гэх одоо тий хөгжим донд сургуулийг төгссөн. Тэгээд яагаад ч юм Чайковский гэдэг хүнийг маш их сонсох дуртай. Рахманинов гэл тий энэ бол алдартай хөгжим зөвлөж. Тэгээд ерөнхийдөө аялах дуртай байсан учраас энэ хөгжим хийхэд бас их одоо дөхөм сэтгэл ерөөсөө шууд л хурдан буусан. Тэгээд их хурдан зохиосон да энийг New Star гэдэг студи байдаг штэ. Тинчээ тэгэл бараг төгөлдөр хурдаар гараа тавиал яагаад ч юм ингээл асгаал ингээл дууссан байна тий. Ойрд бас нөгөө их л арын одоо фронтод ажиллаж исэн болохоор тэрөө өөрийнхөө яг уран бүтээлийг хийгээд гаргасан хүмүүсээс маш их одоо гоё уран мөнгө сонсож одоо цаашаа ирч хүчтэй одоо уран бүтээлээ туурах одоо түрүүчлэн тоглолтоо хийх гэх мэт ингээд одоо үзэгчдээсээ л одоо урмын өнгөтэй алга ташилт дээр бид нар яагаад ч юм одоо дандаа дэлгэрч, дэвж, онгорч те ингэж явдаг хүмүүс шүү дээ урлагийнх. Шинэ цомгийн ажилд орсон байгаа. Шинэ цомог маань бас удахгүй гарна. Их л бодож хийж байгаа л ийм уран бүтээлүүд гарна. Тэгээ одоо байгууллагыг хайрлах. Яагаад гэвэл одоо бид нар бол яг би бол Монгол орн агуу баян орн. Тэгээд мэдээж газрын баялгаас бид нар хүртэлгүй яах вэ? Надаас ухаантай хүмүүс одоо мэдээж ухаан зарж л байгаа бах. Гэхдээ би бол газрын баялгийг бол хайрладаг ийм хүн. Тэгээ бид нар эцсийн бүлэгтээ байгаль дэлхийг ингээл ухаал, сэндичээд л тэ одоо үр зүрхийг ингээл симлээд явах юм бол бид нарт одоо юу үлдэх юм бэ? Тэ юу үлдэх вэ? Тэгэхээр ийм мэтчлэн л бодлууд асар их буусан ийм л одоо хөгжим, цомог, сэтгэлийн монгол хүн тэ одоо юу гэдэг хайр бие биенээ хайрлах
хүнд итгэх гэх мэтчлэн ийм л одоо агуулгатай CD гарах болов. Тоглолтоо бол хийхээр болсон. Тэгээд энэ бол миний 3 дахь бие даасан тоглолт болох юм. 9 сарын 21, 22, 23-нд одоо Corporate Convention Center-т болно. Бас нэлээд олон жил одоо юу гэдэг нөөгөөд, уран бүтээлээ нөөгөөд ингээд л аливаа юмд чанар байх хэрэгтэй баг. Тэгэл юунд төвөнгөө дуу гаргалаа бол тоглоол ингээд ерөөсөө нэг ийм байхыг боддгүй юм. Тэгэхээр зэрэг бас л их олон жил хүлээлт тайзны тесрэлт одоо их л гоё тоглолт төсөөлж штэ би. Давтагшгүй тоглолтоо бол тэгж төсөөлж исэн. Энэ маань бас тийм болосоо гэж үзэж байна.